Маасаа минь би зигзаг доктор авчирчны ажилд даваацсан байна. За би өнөөдөр та бүхэнд машины доод ид анги болох тулгуур ид анги, явах ид анги гэж яг ямар бүтцтэй, ямар зохион байгуулалттай ид анги байд юм бэ? Тэрийг өнөөдөр одоо анхан шатны байдлаар нь тайлбарж хэлж ойлгуулж өгье. За одоо энэ машин маань өөрөө Toyota Chaser маркийн машин байгаа. За энэ машин дээр яг ямар ид ангиуд байрлсан, ямар ид ангиуд хаана ямар холбоосоор холбогдож байрлаж байна гэдгийг одоо би тайлбарлаж өгье. Ер нь бол машины тулгуур доод явах ид анги, тулгуур ид анги маань бол ерөнхийдөө бол ижлэгэн байдаг. Машиныхаа загвар маатаас хамаарат бол жоохон өөрчлөлт орсон, жоохон өөр ид ангиудууд нэмэгдэх, хасагдах юмнууд бас байдаг. Ерөнхийдөө бол зарчмын хувьд бол ижлэгэн байдаг. За машин дээр Chrysler маркийнхаа машин дээр одоо тайлбарлаа явъя. За бүр урдаас нь явъя тийм ээ. За одоо энэ урд тэнхлэх гэж одоо яг энэ хэсэг энэний дугуйнаас баруун талын дугуйнаас зүүн талын дугуй тийм ээ. Яг энэ хэсгийг бол одоо урд тэнхлэх гэж нэрлэдэг. Урд тэнхлэх тийм ээ. Урд тэнхлэх. За урд тэнхлэх маань одоо хоёр талаа мэдээж дугуйтай байна. За энэ дугуйг одоо байрлуулж өгж байгаа одоо энэ цаад яг энэ дугуйн дотор одоо байгаа хэсэг маань одоо комоор энэ хэсэгтээ бол ингээд машины урд цаав гэж нэрлэгддэг тийм ээ. Цаав гэж нэрлэгддэг. За энэ цаафан дээр маань одоо тоорносны аппарат одоо энд нэг бондгор одоо тоорносны аппарат гэдэг маань энэ тоорнос гიშгэд нахлаад гэж байдаг тийм ээ. Тэр нахлаадны одоо яг үндсэн тэрийг барьж өгдөг аппарат нь энэ ч суурилсан байна. За мөн тэндээс наашлаад одоо ийшээга доотлолт нь одоо энэ цаафны доотлол хэсэгт ингээ байрлсан маань энэ өндгөн толгуур гэдэг энд байж байна. Одоо энэ өндгөн толгуур тийм ээ. Энэ өндгөн толгуурны доороос ийшээга холбогдоод ийшээ явж байгаа энэ хэсэг маань болохоор энэ машины шулуун гар. Шулуун гар одоо энэ цаалыг нааш нэг твш руугаа ингэж холбож гисэн. Одоо энэ твш маань энэ явж байна. Твш руугаа холбож гисэн одоо шулуун гар явж байна. За өндгөн толгуур энэ хойд хэсгээс нь ингэж гарсан маань болохоор өрүүлийн аппаратны ид ангиуд байгаа болж байна. За энэ үзүүрийн хэсэг нь болохоор шарнер гэж нэрлэдэг байгаа. Өрүүлийн шарнер. За одоо энэ шарнераас одоо энэ гаруун шиг ирсэн юм те. Энэ дотор одоо энэ өрүүлийн аппарат маань энэ байж байгаа. Энэ хоёрын хооронд энэ холбогдсны болох өрүүлийн тяг гэж нэрлэдэг байгаа. Өрүүлийн тяг. За тэгээд энэ хэсгийг болохоор өрүүлийн тягнаас энэ хэсгийг болохоор өрүүлийн доод хөндлөө аппарат. Өрүүлийн доод хөндлөө аппарат. За тэгээд энэ талтаа бол бас мөн үйл тийм ээ. Өрүүлийн тяг нь энд байж байна. За үзүүр хэсэгтээ шарнер нь. За тэр цаана холбогдсон өндгөн тохор. За мөн энэ болохоор нөгөө нэг шулуун гар тийм ээ. Энэ твштэйгээ холбогдож татаж өгсөн байна. Шулуун гар болж. За тэгээд энэ урдлын хэсэгт одоо энэ байрлаж байгаа. Энэ юм байна. Энэ болохоор урд хэвтээ тэнцвүүлэгч гэж. Одоо машины ямар нэгэн байдлаар хөдөлгөөн болгож тэнцвэржүүлж өгдөг юм. Хэвтээ тэнцвүүлэгч гэж байдаг. Энэ машины маань хэвтээ тэнцвүүлэгч нь. Одоо энэний сарын хамгаалтын цагаар одоо энэ харагдаж байна л та. Одоо ингэ явж байна тийм ээ. Эндээс одоо энэ хоёр тэнхлэгийг хооронд ингэж холбож өгсөн юм хэвтээ тэнцвүүлэгч. За тэгээд энэ хэвтээ тэнцвүүлэгчний одоо нүзүүр дээрээс доошоо одоо энэ шулуун гарны энэ урд хэсэгт боогдсон жижиг ид анги байна л та энэ. Энэ маань болохоор энэ машины одоо босоо тэнцвүүлэгч гэж нэрлэж байгаа. Хэвтээ тэнцвүүлэгчийн үзүүр дээрээс шулуун гарны энэ урд хэсэгт ингээ боогдсон байна тийм ээ. Энэ маань болохоор одоо энэ машины маань босоо тэнцвүүлэгч. За мөн нөгөө талдаа мөн босоо тэнцвүүлэгч нь бас ингэж байрлсан байгаа. За тэгээд энэ шулуун гар дээрээс дээшээ одоо ингээ боогдсон байна л да. Энэ шулуун гар дээрээс дээшээ ингэж боогдсон. Одоо энэ маань машины урд амортизатор. Тэ? Урд амортизатор гэж. Одоо энэ дэшээ ингээ багцсан. Машины урд амортизатор байж байгаа. За тэгээд энэ шулуун гарны маань энэ хойд хэсгээс боогдоод одоо ингээ махрилдаад энэ ороод ирсэн байна л энэ өрүүлийн тягийн дээгүүр ингээ махрилдаад ингээ ороод. Энэ маань болохоор энэ машины одоо махир гар буюу саран гар гэж нэрлэдэг манайхан. Энэ махир гар нь байж байгаа. Одоо энэ маань болохоор энэ машины энэ хойд шулуун гарны хойд хэсгээс энэ машиныг энэ хойд тэнхлэгтэй гэж холбож өгсөн байна. Тэнхлэгтэй гэж холбож өгсөн байгаа. Энэ болохоор одоо дугуйны уршаа хоошоо сул гүөх хөдөлгөөний хязгаарсан тийм ээ. Ийм ид анги байгаа. За саран гар гэж нэрлэдэг юм да. Одоо энэ жижиг хэрхэн дээр бол. За мөн нөгөө талдаа болсон саран гар нь яг энтэй ижлэх ингээ байралтай ингээ байрсан байгаа энэ харагдаж байна. За энэ одоо урд тэнхлэгний ер нь ид анги бол одоо ингээд урд тэнхлэгийн хэсгийнх бол ингээ болж байгаа маа. За тэгээд одоо эндээс хойшлоод за энд бол одоо моторны доод хэсэг харагдаж байна тийм ээ. Энэ одоо машины твш гэж ярьдیں۔ За энэ твш байна. Энэ твшний дээр байгаа моторын доод хэсэг одоо
машины доод одоо моторын доод одоо тусыг гол агуулж явах хэсэг тийм моторын тусыг гол агуулж явах хэсэг. Кастер уу одоо моторын одоо доод тосны одоо сав гэж нэрлэнэ. Одоо манайхан бол кастер гэдэг тийм. Энэ картерийн хэсэг бол одоо яг энд байрлсан байна. За энэгээр бол тосоо гоожуулдаг хэсэг нь одоо энэ болтоор гоожуулдаг. За кастер нь ингэж явж байгаад за одоо энэ мотор маань болохоор энэ хурдаасаа энэ хүртэл байгаа л та. За энэ хоёрын хооронд мотор маань байгаа. За тэгээ энэ залгаан дээрээс хойшлоод энэ уг машин маань одоо короф. Энэ бол автомат хурдны харьцагтай короф байгаа. Машин байгаа. За энэ автомат короф нь одоо яг энэ хоёрын хооронд байсан байна. Одоо эндээс тийм ээ. Энэ хоёрын хооронд. За яг энэ хэсгээр бол мотор короф хоёр залгагдсан байгаа. Энэ хэсгээр бол залгагдсан. За энэ доотлын дөрвөлжин хэсэг маань болохоор энэ корофны бас кастер төр тосыг агуулж авах гол эффект хэсэг байгаа. За тэгээ энэний цаана зөндөө одоо дотор ид ангууд нь бол энэ цаад одоо энэ юуныхаа корпусныхаа цаана байрлал байх нэ. За энэ одоо корофны одоо доод энэ хэсэг нь болохоор одоо бас дөрөв болгож байгаа корофны твш хэсэг байна тийм ээ. Корофны твшний хэсэг. За тэгээ короф маань одоо энэ хүртэл явж байгаа. За энэ корофноос хоошоо одоо энэ нарийн энэ хэсэг ингээ явсан байгаа. Энэ болохоор кардон гол гэж ярьтээ. Өөр одоо хойшлоод хойд энэ бол хойно хөтлөгчтэй машин байгаа тийм ээ. Одоо хойдлоо одоо хөтлөгч буюу хойд ирдэг хөтлөлтөй холбогдсон одоо энэ кардон гол. Дундаа энэ залгаатай байдаг нь явчихсан юм. За энэ дундаа залгаатай байдаг хэсэг маань болохоор одоо энэ манайхан дунд гүүх мөх гэж ярьдаг л да. Энэ одоо энэ хэсэг нь болохоор урд хэсгийн кардон гол тийм ээ. За энэ залгаан дээрээс хойшлоод тэр хойд ирдэг рүү одогдсон болохоор хойд хэсгийн кардон гол. За энэ хэсэг нь болохоор дунд гүүх гэж ярьдаг тийм ээ. Бас энэ чинь холбоож одоо энд гол нь бол чагтан гол энэ төр холбогдож өгдөг л дөө. Тэгээ одоо энэгээр ямар нэгэн байдлаар тэр энэ кардон гол хэсэг чинь хөтлөхөдөө өөр ингэж одоо эргэлт асар их хугацаатай ингэж эргэж байгаа. Энэ эргэлтийг одоо ямар нэгэн байдлаар тэр одоо буруу эргэж байд юм уу тэр ямар нэгэн байдлаар төвөөс хазаас эргэлт мэргэлтийг бол энэ дунд гүүхэн үл зогсоож өгч өгдөг. За энэ одоо энэ кардон гол хэсэг байна. За одоо энэ хэсэг байна л да одоо энэ бас нэг нарийн хэсэг ингэ явж байгаа одоо юм эхэлсэн. Энэ маань одоо энэ машины яндан гэж ярьдаг тийм ээ. Одоо тэр мотор чадсан одоо тэр юм утааг гадагшлуулах зорилттой энэ яндан байна. За одоо энэ ч жишээлбэл одоо саасан яндан буюу зөөлөн яндан энэ ч барилж байгаа шээ тийм. За энэ хойшлоод бол гүшийттэй. Гүшийтл юм уу хойшлоод бүр тэр хойд хэсэг байгаа гэдэг. Утаа нэгэд энэ бол